бацхан нөхдүүдээ иргэний уцсан боловсролын ээлжид хичээл эхлээд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдвээр бид гэр бүлийнхнийгээ хүндэлж ач тусын сандаг байх. Миний эрхэмлэх зүйл юу вэ? Та бүхэн өөрсдийнхөө бодлыг дэвтэртээ бичээрэй. Дараах зүйлсийг санал болгож байна. Хамгийн түрүүнд үр хүүхдэд эцэг эхийн асрал, халамж нэн их. Иймээс эцэг их гэр бүлийнхнийгээ асарч тэгсний ач тусыг өдөр бүр санаж байх. Эцэг их ахмад наснууд чинь үр хүүхдээ нялх балжир цагт хайр инэрлээр асарч тойрсон шиг үр хүүхдүүд нь эцэг ихээ ахмад наснаа асран халамжилж явах хэрэгтэй. Хүний эрхэм сайн чанар гэр бүл болон бусдын тусламжтайгаар бий болдог. Ач тусыг санаж асрах нэмжин сэтгэлтэй байснаар бидэнд ухаарл, эрч хүч, халуун дотн харьцаа, эв нэгдэл бий болдог. Бусдын ач тусыг санах нь харилцааны хувьд хамгийн үн цэнтэй хандлага юм аа. Харин бусдад туслахын утга учир нь юу вэ? Бусдад тусласнаар бид хүмүүн бидэнд жаргал зовлон ээлжлэн ирдэг. Тиймээс хүн хүнээ дүшиж амьдардаг. Бусдын тусыг хүртэлгүй дан өөрийн хүчээр яваа хүн энэ хорвоод байхгүй. Өгөө аваа тэнцэж байдаг энэ хорвоод өгөх сэтгэлийг эрхэм болгож, бусдын ач тусыг үргэлж санаж байх учиртай. Хүмүүст туслах тус сэтгэлтэй байна гэдэг нь хүн чанартай байгаагийн хамгийн сайхан өнгө төрх байдаг бөгөөд хүний эрхэм нандин чанарууд дотроос үгүй, туслая гэсэн сэтгэл нэн буянтай тооцогддог. Өрөөлт тусласнаар өөрт буян хурж амны хишиг аривжин хэмээн монголчууд бэлэгшээдэг. Гэр бүлийнхнийхээ ачийг санаж байгаагаа хэрхэн илэрхийлдэг талаараа дэвтэртээ бичнэ үү? Жишээ нь сэтгэл зохистойгоор хандах, инхрийлэн асрах, нинжин сэтгэл гаргах зэргээр өөртөө дадал олгож байгаа зөв үйл бүхэн хэн нэгний ач тусыг хариулж байгаа хэрэг юм. Тэдний гмийг биш, өөрт үзүүлсэн ачийг санах нь байвал ачийг хариулж байгаагийн нэг илрэл. Гэр бүлийнхнийхээ ачийг санахын хор уршгийг өөрсдийн бодолдоо тунгаана уу? Бусдын ач тусыг мартуул чамд итгэх итгэл алдарч, улмаар чамайг буруугаар ойлгож үл хүндэтгэх болно. Бусдын ачийг санаж, хариулдаггүй хүний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх нь ховор байдаг. Аливаа хүн оршин тогтнох, нийгэмд байр сууриа эзлэх, ажил мэргэжилтэд амжилт гаргах нь гэр бүлийн суур хүмүүжлээс шууд шалтгаалдаг бөгөөд бат бөх, хайр халамжаар дүүрэн гэр бүлийг бүтээхийн тулд тэднийхээ ач тусыг үргэлж санаж явах ёстой. Гэр бүлийн гишүүд буюу эцэг эх, ах эгч, дүү нарынхаа ач тусыг хүндэтгэж сурах улмаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд би өөрөө ямар үүрэг оролцоотой оролцдог талаараа өөртөө тунгаан бодоорой. Гэр бүлийнхнийхээ ачийг санаж хүндэлснээр гэр бүлд эрэг уур амьсгал, элдэг найрсаг харилцааг бий болохоос гадна бусад хүмүүстэй ч үргэлж найрсаг харилцдаг, дадал хөвшил суух ач холбогдолтой байдаг. Гэр бүлийн эцэг эх нь хүүхдүүдтэй ах эгч нь дүүдээ хэрхэн хандах хэрэгтэй вэ? Эхлээд хүүхдийг хэд эрхлүүлэхгүй байх, аливаа асуудалд учрыг нь маш тодорхой тайлбарлаж өгдөг байх. Гэр орны ажлаас эхлээд улс нийтийн ажил үйлс зүтгүүлэн хүмүүжүүлэх. Бусдын ач тусыг үнэлж хүндэтгэдэг. Багшийнхаа дурдсан эдгээр зүйлүүд дээр нэг бүрчлэн жишээ гаргаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.